шоу ихтгэл бэлэн болсон байна. Яа би бүр байн орилж ирсээр гоо сая микрофоноо мартаад баларлаа монголчуудаа. За тэгэд энэ 7 хоног бол бүр үнэхээр миний тарих гүйцэхгүй байлаа энэ 7 хоногийг. Ингээд энэ 7 хоногийн weekly шоугаа эхлэе. Надтай дуурай манайхаа. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий мэдлэгчээр Zint Farm Simple Lictus баярлалаа. За энэ 7 хоног бол бүр яа мэдхгүй бүр яг энэ 7 хоног жигнэсээ оргилдөө өрсөн баха. Бүр 2-2 хүн огцорлоо, багш нар ажил хаялаа, улсын хурлын гишүүд ажил хаялаа, бүгдээрээ ажил хаялаа манайхаа. Тэгээд энэ 7 хоног бол бүр маш олон үйл явдлууд боллоо. Тэгээд энэ оргил үйл явдлууд ямар үйл явдлууд байсныг бүгдээрээ яг одоо харцгаа ингээд мэдээгээ эхнээс нь үздцгээе. За. Энэ 7 хоногт нэгэн одоо ослын бичлэг олон хүний анхаарал хандуулсан. Гэхдээ энэ өстөө амар сонио ослцсон. Йоо өөрөө хойноос нь ирж байгаад мөргөөд тэгснэ бүр дээшээ эргэждэг нас тий. Тэгээд энэ бол маш олон хүний анхаарлыг татсан бичлэг үлээ. Манайхаа маш болгоомжтой өөрөө одоо ч өвөл болж байна. За тэгээд дээрэс нь замын халтиргаа гулгаа ихссэн байгаа. Тийм учраас бүгдээрээ анхаарал болгоомжтой явцгаараа тэгээд яг ингээд өөрөө хойноос нь очиж мөргөнгүүтээ шууд эргэждэг байсан юм байна тий. Миний буруу та гэхдээ би хамгийн хагарчлаа. Саний бассаа тий. Манай өнөөдрийн ерөнхий мэдлэгчээр Zint Farm шилдэг импортлагч компани Simple Lictus гэдэг бүтээгдэхүүн оролцож байна. За энэ бүтээгдэхүүн яадаг юм бэ гэхээр та бүхэнийг мэдээлэл өгдөг юм. За Simple Lictus юм нь Их Британий эмийн үндэсний лавлахад орсон юм байна. За энэ эмийн лавлах нь яадаг юм бэ гэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын эмчнэрийн одоо гол их сурвалжаа болгодог ийм лавлах юм байна. Энэ эмийн лавлахад хамгийн гаж нөлөө багтай, дээрэс нь хамгийн үр дүнтэй юмнууд ордгоо гэсэн үг. За тэгэхээр Simple Lictus гэдэг юм нь яагаад ханиалга намдаах биш ханиалга зөөлөх юм гэсэн ийм учиртай юм шүү. Тэгээ ер нь бол ийм биш юм манайхаа. Ер нь бол ханиалга гэдэг нь өөрөө хүний одоо байглаасаа байдаг инстинкт. Одоо ингээд янз бүрийн вирус орж ирэх юм бол ханиалгаар дамжуулаад өөрийгөө ингээд цэвэрлэх ийм үйлчлэгтэй. Гол нь энэ өөрөө хүндрээд явчих юм бол энэ болохгүй. Тийм учраас ханиалгыг бүр алга болгох биш, энэ ханиалгыг зөөлж байгаа шүү манайхаа. Тийм учраас сүүлийн үед ханиалга намдаах гэж ярихаа болоод ханиалга зөөлөх гэж ярьж байгаа. Тэгэхээр Simple Lictus бол та бүхэнд ханиалгыг чинь зөөлж өгнө гэсэн. За яг одоо миний хажууд Simple Lictus маань байна. Хэрвээ та ханиад үрсэн бол том хүний болон хүүхдийн гэсэн хоёр сонголт байгаа. Дээрээс нь чихэртэй болон чихэргүй гэсэн хоёр сонголт байгаа. Хэрвээ та ямар нэг чихрийн ханшилтай бол чихэргүйг нь аваад хэрэгжилнэ гэсэн үг. Дээрээс нь та заавал эмийн зөвлөгөөтэйгээр энэхүү бүтээгдэхүүнүүдийг авч хэрэглээрэй. За тэгэхээр манайхаа ханиад хамууны улирал эхэлж байна. Та бүхэн Их Британий үндэсний эмийн листэнд орсон ханиалга зөөлөх Simple Lictus-ыг авч хэрэглээрэй. Баярлалаа. Ээж! Өвдөж болохгүй шүү. Хана. Өвдөж болохгүй шүү. Ханиалга намдаах Simple Lictus бүх насны хүүхэд насан туршид зориулав. Англи чанарыг мэдрээрэй. Эмчийн завраас гаж нөлөө хориулах залтыг уншиж, эмч эм зүйчээс асуув.
Хөөрхий амтын энэ 7 хоногт хамгийн их зовсон хүмүүсийн нэг бол боловсролын сайд Наранбаяр байлаа. Өнгөрсөн 7 хоногт одоо багш нар маань ажил хайна гэдгээ зарлсан. За тэгээд энэ мэдээллийн дараа 7 хоногийн ихээр Наранбаяр сайд юу ярьсныг бүгдээрээ сонсъё. Өнөөдөр энэ ажил хаялт явснаар хүүхдийн аюулгүй байдлыг яах вэ? Сургуулийн өмнөх боловсрол үеийн цэцэрлэгт байгаа хүүхдийн аюулгүй байдлыг яах вэ? Цэцэрлэгүүдийн тэгээ бид эндээ надад хариулт өгч байгаа. Тэгээ та өөрөө ингэж багшрыг уучлалт. Тэгэхээр зэрэг энэ аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах юм бэ? Энэ эцэг эхчүүд яах юм бэ? Хүүхдүүд чи яах юм бэ? Сургуулийн хоцрогдлыг яах юм бэ? Энэ асуудлууд хурцаар тавигданаа. Түүний зэрэгцээ яг ийм бид ийм ажил хаялт руу орох юм бол Монголын өнөөдрийн боловсролын энэ түүхэнд бол хар мөр үлдэн шүү. Ажил хаялтаас олигтой юу ч гарахгүй. Бид ярилцаад цалингийн нэмэх талаар ажил хэрэгч уулзалтыг ерөнхий сайттай уулзуулж энэ талаар тодорхой шийдэлт хүргэх гээд явж байгаа ийм үед мөн одоо төсвийн санхүүгийнх нь их усрыг тооцож тэрийг тусгахаар сангийн яамтай ярилцж байгаа ийм үед хөдөлмөр нийгмийн хамгаалал гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай ярилцж байгаа ийм үед шууд ажил хайна гэдэг бол энэ боломжгүй зүйл дээ. Энэ хууль бус ажил хаялт бол ийм үндслийг нь бид сая хэлсэн болно. Хөөрхий доо миний мөн Наранбаяр хин зовж яваагүй. За тэгээд ингэж хилээд одоо нэмэр байсан болоо да байхгүй ч юм болоо те. Тэгээд гол нь бол ингэж байгаа. Энэ арбитрийн шүүхтэр энэ маргаанч явж байгаа. Энэ үеэр ажил хаяхыг хуулиараа хоригддаг юм аа л гэдээ орлоод. За тэгээд тэгсэн тэгээгүй одоо асуудал бол үргэлжилсэн. За эцэг эхчүүд юу ямар байр суурьтай байсан бүгдээ. Энэ хугацаанд хүүхдээ гэртээ авах боломжтой. Би имэн харчна. Харах боломжтой хүүхдийн цэцэрлэг мэдээлэл өгсөн. Хүлэн зөвшөөрж өгнө гэж гараа үсэг зуруулсан. Зөв багш нар цалингаа нэмүүлэх хэрэг. Цалин бага бай. Хаана зүрхгүй. Одоогийн байдлаар бол мэдээлэл өгсөн байгаа гараа үсэг зурсан байна. Тэгээд ер нь хүүхдээ бол одоо гэртээ тэгээд харна да. Ер нь бол багш нар дэмжиж байгаа. Цалин бол бага байгаа шүү дээ. Одоо ингээл цалингүй чөлөө аавна. Энд чинь нөгөө аав ээж нарттай шууд хөрчлөлөө шүү дээ. Би тэтгэвртэй байдیں۔ Манай өгшин бас тэтгэвртэй байдیں۔ Ямарс харна л гэж бодоод байгаа шүү дээ. Энэ нь бол зөв юм багш нарын инженерийн залыг нэмэх хэрэгтэй. За эцэг эхчүүд бол бүгд бэлтгэл байдлаа авцсан. Хай. Бидний бэлэн байна. гэж хэлсэн байдгийн байгаамаа. За багш нар бас юу гэж ярьсан өдрөөс бас 19 жил ажилласан ч гэсэн би сая 484,000 төгрөгийн цалин авдаг. Энэ бол нөгөө бүх багш адилхан 1 жил ажиллаж байсан ч 30 жил ажиллаж байсан ч адилхан ийм цалинтай болсон байгаа. Тэгээ боловсролын байгууллагын үнэлэмж өөрөө амар хүндсэн байна. Тэгээ бид нэр ингээд үнэхээр ингээд инфляц жил болгон өсөж байгаатай уялдуулаад багшийн цалин нэмээд явж байсан бол өнөөдөр ийм төвшөнд хүрэхгүй байсан. Тэгэхээр засгийн газар өөрсдөө хилэлцээртэй одоо яг хүрээд жил болгон одоо инфляцтайгаа уялдуулаад багшийн цалин өнөөдөр нэмэгдүүлээ явж байсан бол бид нар өнөөдөр сая 484,000 төгрөгийн цалинтай биш тодорхой хэмжээний энэс давуу байх байсан. За 15-аас 20% багшийн цалин нэмэгдүүлээ гэсэн засгийн газар шийдвэр гаргаж байна гэдээ одоо мэдээ гараад байна шүү дээ. Энэ бол хангалтгүй. 290,000 төгрөгөөр багшийн цалин нэмэгдээд бидний амьдрал өөрчлөгдөхгүй. Үнэхээр энэ дээр бол бүх багш адилхан байр суурьтай байгаа. За ингээд багш нар бас өөрсдийнхөө зовлонтой байдсан. Зүгээр би бол тэгж бодсон. Маш олон хэвлэл мэдээллэрийн цэвэрлэгчдийн цалин 3 сая 500 мянга болцсон байхад яагаад багш нар гэдэг ийм асуулт маш их явсныг юм барьцсан юм. Хоёрдугаарт Наранбаяр сайд бас өмнө нь 5-6 жил бол баг цалин аваад яваад исэн шүү дээ. Нөгөө шин сайд маань уучраа олохгүй байжгаад тэгээд багш нарынхаа уурыг хөргөчүү гэдэг тийм бодол төрсөн шүү. За ингээд багш нарын ажил хаял ойртохын хэрээр засгийн газар чи одоо тэр дээрээ бас нэг алаантай байдаг. Хажууд нь ингээд ажил хаях гээд ингээд үнэхээр маш хурц байдал үүссэн. За тэгээд засгийн газар нэг шийдвэр гаргасан. Төсвийн ерөнхийлөн захирагч бүр урсгал зардлаа 10%-аар танах замаараа цалин дээтгүүрийг нэмэх шийдвэрийг засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Багш эмчнэрийн цалин болоод тэтгэврийг нэмэхэд нийтдээ 831 тэрбум төгрөг шаардлагатай байна. За засгийн газар багш ажилчдын цалин 20%-аар нэмэх шийдвэрийг гаргалаа. За ингэснээр боловсролын салбарт ажиллаж байгаа 90 гаруй мянган хүний үндсэн цалин нэмэгдэнэ. За багш нараа дундад цалин 3.5 сая төгрөгхийг шаардаж байгаа. За шууд 3.5 сая төгрөгөх боломжгүй. За тиймээс цаашид үе шаттайгаар багш нарын цалинг нэмэгдүүлэх зорилтыг тавьж байгаагаа салбарын сайд нь мэдээллээ. За ингээд 20%-аар нэмсэн.
20% нэмсэн ч ихсэн энэ 7 хоногийн 3 дахь өдөр ажил хаялт эхэлсэн байт юм аа. За ийхүү улс төр буцалж байх зур багш нарын хугацаагүй ажил хаялт албасаар эхэллээ. Эхний өдрийн байдлаар улсын хэмжээнд 83 сургууль 173 цэцэрлэгийн 16 мянган багш ажилчид ажил хаялтад нэгдсэн байна. Багш нар 2026 онд багтаж үндсэн цалинг 3.5 сая болгох аль биесны шийдвэр гарах хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байна. Учраас ер нь хүүхдүүд гэлтгүү эцэгчүүд бүгдээ бидрийг маш сайн дэмжиж байгаа. 31 дэх сургуулийн эцэгчүүд хүүхдүүд бүгдээ сайн дэмжиж байгаа. Засгийн газраас гаргасан тэр 20% нэмэгдлийг ерөөсөө тэр амьдралд хөрөлцөхөөс нэмэгдэл биш учраас багшийн цалин 3 сая 500 болгож одоо болгох хүртэл одоо энэ одоо ажил хаялт маань хязгаар хүртэл үргэлжлэн тэр хүртэл явна да. За ажил хаялт эхэлсэн. За хүүхдүүд маань цэцэрлэгтээ явж чадхаа болсон, сургуультай явж чадхаа болсон. Ер нь одоо цалингийн зардлыг нэмэх боломж байгаа мó гэдэг талаар хэдүүлээ ер нь бас бодож үзэх хэрэгтэй баха. За тэгээд энэ талаар Тэнгэр телевизийн сурчлага хийсэн байна. За өнөөдөр засгийн газрын сайд нар өөрсдийн төсвөөсөө мөнгө танаж багш эмч нарын цалинг нэмэгдүүлж байгаагаа гомдолтой наргагүй хэлсэн. Гэхдээ үргүй зардлуудаа танаж багш нарын цалинг үүнээс илүү нэмэх боломж байсаар байгаа юм а. Тухайлбал улс болон хувийн хвшлийн тарамдаж орхисон барилгын тоо өнөөдөр тоогоо алдлаа. Одоогоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаад зогссон 100 гаруй барилга. Харин хувийн хвшлийнхний зөвхөн Улаанбаатар хотод эхлүүлээд орхисон 82 барилга байгаа юм а. Улсаас төсөв хөрөнгө гарсан хэрнээ 15-аас 20 жил өнгөрч байхад одоо хүртэл баригдаагүй 51 барилга байна. Гэтэл энэ барилгууд дээр жил бүр улсаас санхүүжилт олгож өргүү зардлуудыг гаргаж байгаа тухай авилгатаа тэмцэх газраас хэллээ. Гэтэл 10-аас дээш жил гацаад удсан барилгуудыг үргэлжлүүлж барих нь аюулгүй байдлыг хангахгүй учраас буулгаад эргээд төсөв гарган шинээр барих тохиолдол гардаг гэлээ. Ялангуяа олон жил гацсан барилгууд донд сургууль, эмнэлгийн барилгууд олон. Нэг сургууль цэцэрлэгийн барилгад л гэхэд жилд 700-аас 800 саяыг төсвүүлсэн байдаг гэлээ. За ингээд хэмнэх боломжтой зардууд бол манай засгийн газарт маш их байгаа. Гэхдээ хэмнэх сонирхол байна уугүй юу гэдэг нь. Хоёрдугаарт маш олон ашиггүй ажиллаж байгаа хэдэн их найдын үнэлгээтэй төрийн компаниуд байгаа. Энийгээ ховчлох уугүй юу гэдэг бас том асуудал байна. Тэгээ уг нь бол ингээд боломжууд бол маш олон байгаа, маш их байгаа. Гэхдээ энийг ашиглах юм уугүй юу, энэ боломжоо харах юм уугүй юу гэдэг. Хоёрдугаарт сая өнгөрсөн 7 хоногт ярьжсэндээ energy resource нэг жилийн дотор 1.3 их найдын татвар төлсөн баг. Зүгээр л дахиад нэг оюут толгой дахиад нэг energy resource байхад бид нэр эмч ажилчдынхаа цалинг, эмч багш нарын цалинг хангалттай нэмчих боломжтой. Яагаад бид нэр тоогоо томруулж болдгүй юм бэ? Заавал ингээд нэг юм жижигхэн нэг жоохон юмаа л ингээд хоорондоо зодтолтол хуваагаал ингээд байж их хэвээр юм уу? Дахиад нэг оюутлогоо, дахиад нэг энержи яагаад байгуулчих болдгүй юм бэ? Гэтэл эсэргээрээ нөгөө нэг цайлынхаа үнийг л ерөөсөө өдөр шөнөгөө алж идэнэ гэл ингээд өдөр шөнөгөө зодоод байдаг. Энэ бол бидний бодох ёстой асуудал баг. За тэгээ хөөрхийн хамт Наранбаяр дарга маань сонгуульд одоо нэр дэвшиж явахдаа ямархуу байдалтай байсныг зүгээр эргэн сануулъя. Сонгуулийн өмнө уг нь гоё байсан юм аа. Тэгээ одоо даанч амьдрал үнэхээр хэцүүдчлээ. За тэгээд эмч багш нар одоо бол багш нар л байгаа. Гэхдээ эмч нар бас энэ 7 хоногт бас хэвлэлийн багуурал хийж байгаа харагдан лээ. Цалин нэмээгээд. За тэгээд дараа 7 хоногч гэсэн ажил хаялт үргэлжлэх юм шиг байна. Тэгээд багш нар эмч нарын цалин нэмэгдэхүүгүй юу бүгдээрээ дараагийн 7 хоногт харцгаая. Тэгээд багш нар энэ 7 хоногт ажил хаялаа. За манайха нийслэл драфтын шин савлгааг туршиж үзсэн үү хүмүүсээ? Нөгөө нэг гоё томор онгод. Чи үзсэн үү? Хэр байсан?
Үнэхээр гоё нэ тий. Тасчаас. Би бас ууж үзсэн. Амар гоё fresh air үнэхээр гоё байлаа. Тэгээд сая өнгөрсөн 7 хоногт би Японоос ирсэн шүү дээ. Яг тэр савлага Японд ерөөсөө 1-2 хон пивэн дээр л байт юм лээ. Тэгэхээр энэ гоё тий таглаанд бүтнээрээ онгоодог нийслэл драфт пив бүгдээрээ шинээр нь fresh air нуцаа. Таны хажуугаар дажингагчаар бас нэгэн хүн ихнэрэн зоджоо. Сонгуульд твшнэ гэдээ одоо бэлдэж явах үе тий. Тэнд нэг утааны тухай контент хийх гээд одоо Чингэлтэй хайрхан дээр гараад одоо юу яасан бэ? Одоо контент яриагаа өгсөн. Нийслэл хотод сонгогдсон төлөөлөгч нар за мөн манай улсын хурлын гишүүд энэ сонгогдсон хүмүүс маань дарга нар маань энэ зөвхөн Сүхбаатарын талбайг тойроод ингээ ажиллаа явуулдаг. Тэндээс аюу ууртаа бужирсан би яхав хамт явсан тэр. Тэгтэл одоо нөгөө бууж ирэл одоо хүссэн нэрээ ярьж чадсангүй гэж уурлаад одоо миний хамрыг хугалсан. Тэгээ зотож. Эрцгийгээр тэгээ маш олон удаа зохиож одоо энэ тэндгүй хүүхнээсээ хамгийн хүнд нь одоо хамар хугалсан байдаг. Эрдэнэсийн хувьд 2017 онд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байжээ. За цаашлаад 2020-2024 онд тус нийслэл дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн урлагийн төлөөлөгчөөр сонгогдсон ажиллаж байгаа нэг юм аа. За ингэж ажиллаж эхэлснээс хойш их нэрээ бүр илүү дарамтлах болсон гэдгийг тэр хэлсэн юм аа. Ингээд би салмаар ан те миний 8 нас эрүүл мэнд дээрээс нь эцэг их ах дүү нараа бүгдийг зовоож ин. Энэ дээр одоо хуулийн тусалцаа үзүүлж би зөндөө явсан. Сүхбаатар дүүргийн болон хаан уул дүүргийн цагдаагаар зөндөө явсан. Гэтэл энийг ингээл сонжруулаад байгаад идэг. Энэ дээр болохоор Эрдэнэс өх нөгөө танилын үр аягүй өргөн. Одоо цагдаа найз нар аягүй ихтэй тий. Энэ дээр бас нэрийн дурдж болохгүй л хаал та. Тэгэхээр тэд нар нь ч юм уу нөлөөлдөг бах гэж би боддог. Йоо, ямар амар юм бэ? Хамрын хугдаг ч яаслаа. Гэхдээ тэгээд өөрөө муу ярьчаад яагаад их нэрээ зодож байгаа юм бэ? Шүүд тэр хүний өөрийнх нь буруу та өөрөө ярьж чадахгүй байсныхаа бурууг яагаад их нэртэй би муу ярьчлаа чи нааш гэдэг ингээд чи дэ юу гэсэн үг юм бэ байж болохгүй шүү дээ. Тэгээд чи муу байсан бол чи л муу байсан гэсэн үг. Тэр хүн яагаад их нэрээ тэгж зодож байгаа юм. За тэгээд энэ бол энэ 7 хоногт бас маш олон хүний анхаарлыг одоо татсан ийм сенсац болсон. За тэгээд Нямбатар дараагаас бас асуусан энэ үнийг яах талаар. Тэгээ нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Сүхбаатар дүүргээс ардсан намаа сонгогдсон Эрдэнэс өх төлөөлөгчийн эрүүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллүүдийг би зүгээр хэвлэлээс л авч байна. Тэгэхээр бидэрт яг одоо энэ үл нэгдүгürt нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр тамгын газарт хариуцлагдаг албан шалтгаан биш энэ өөрөө сонгогдсон нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч. За хүний гэм бүргийн асуудал шүүхээр шийдэгдөхээс нааш тийм ээ төлөөлөгчийн бүрэн эрхийг одоо дуусгаруулах асуудал яригдахгүй гэж би одоо хуультай гэж хэлэх байна. А одоо энэ асуудал гэр бүлийн хүчирхийллийн асуудал үнэхээр үйлцэн тогтогдоод шүүхээр гэм бүрэгтэй тогтогдсон тохиолдолд дараагийн хариуцлага асуудал яригдах байхаа гэж бодож байна. Яа. За тэгээд ер нь энэ одоо сонголт Монголдоо хийхдээ хэдүүлээ бас нэг жоохон бодож хийхгүй бол ер нь энэ сэтгцийн хувьд эрүүл бус хүмүүс энэ улсын хуралд нэгээр тогтохгүй байна. Энэ иргэдийн төлөөлөгчтэй хуралд ч гэсэн байна шүү хүмүүсээ. Тэгээд болгоомжтой байцгаая. Өөрийнхөө буруу үйлдэлийн төлөө гэр бүлийнхаа хүмүүсийг барьж авч зодддаг, загнадаг гэсэн шүдийн юм болдог хүмүүс байдаг юм байна шүү. Тэгээд болгоомжтой байцгаая. Хаасайгүй сэтгцийн өвчтөн хүмүүс биш шүү хүмүүсээ. Ой, амар юм би. Skytel компани дараа төлбөрт үйлчилгээндээ шинжилэл хийлээ. Монголдо илүү вакциныг та бүхэнд санал болгож байна. Хурд илүү, дата илүү, хэрэглээ илүү, үнцэн илүү ийм вакциныг та бүхэнд санал болгож байна. Урд нь бол мегабайтаар хэмждэг байсан бол одоо бол гигабайтаар хэмждэг болсон байна. Дээрээс нь задгаа хэрэглээндээ шинжилэл хийлээ. Та өмнө нь төлдгөөсөө илүү бага төлөөд харин илүү их дата хэрэглэнэ гэсэн үг. За жишээлбэл манайха амар энгийнээр тайлбарлаж өгье. Та өмнө нь 3000 төгрөгөөр 1 кофе авдаг байсан бол одоо 3000 төгрөгөөр 3 кофе авдаг болсон гэсэн үг. Та өмнө нь
100 дуу Spotify дээр сонсохдоо 4000 төгрөг хэрэгэлдэг байсан бол одоо ерөөсөө 1200 төгрөг хэрэглэнэ гэсэн үг. Та бүхэн Монголдо илүү багцыг хэрэглээрээ хэрэглээ 3 дахин их харин үн 3 дахин бага. Монголдо илүү. Илүү үнцэн. Илүү үнцэн. Илүү үнцэн. Илүү үнцэн. Илүү хэрэглээ. Илүү хурд. Илүү хурд. Илүү дата. Илүү дата. Монголдо илүү. Монголдо илүү. Монголдо илүү. Монголдо илүү. Монголдо илүү. Дараа төлбөр үйлчилгээ шинжлэхлээ. Монголдо илүү. Энэ 7 хоногт одоо гонигтай юм шиг баяртай юм шиг нэг үйл явдал болсон. Бүх хүний сторийн дээр нэгэн гоё зүйл гарсан. Цагаан цаас маргайд булаа цаансан цонхон гэрэл туслаа бодод байсан хүртэн дингээ үлдлээ оргитарын дэгшиг дуурлаа асарунда хайлах дууртай Яа амар романтик байсан. Хүн болгоо цастаа стори гэл те. Тэгээд бүгд ямар гоё романтик юм бэ гэл те. Орой ингээл цасмаас орж байхад ингээл хайртай үлдэг алхаж болохоор Монголд өвөл ирлээ гэл аягүй гоё сторинууд хийсэн. Тэгсэн чинь цастаа зэрэгцээд тог тасарсан. Удахгүй. Хизээ өгөх юм. Юу хүмүүст болж хаалга болтгоо. Цэлхаа яа тасарсан юм бэ? Удахгүй гэдэг шүү дээ. Бүр айдгүй. Удахгүй. Улаанбаатар хотын баг бүх дүүрэгт тог тасарсан. Яг сайхан цас оруулстай сторимо хийгээд манайхаа ямар гоё юм бэ? Гадаад цас гэл гэртээ орж ирэл манайхаа гадаад цас гэсэн чинь тог тасарсан, Wi-Fi байхгүй болсон. Хүмүүсийн оор нүрсэн. Али гараад ир чожо ярилцгаа гэсэн бэж Өргөнд бүр үнэхээр аимхалж өргөнд. За тэгээд ямар ч тайлбар өгсөн. Тэгээ сая 14 цагийн үед Орсын холбооны улсаас эдбэртэлдэг 200 гэлүүлдэг бас гэлэхэд шүү. Тасарсан. Одоо буцаагаад залгаж байна. Нэг шугамаа залгацсан. Одоо нэг 5 минутын дараа дахиад 2 шугам залгах. 200 орчим нэг хот хэрэглээтэй хэрэглэгч нарыг бол төр зарласан гэсэн. Одоо нэг дахиад нэг 30 минут магадгүй нэг цагийн дотор буцаад хийв юм байна. Систем хийв юм байгаа. Тэжүүд хийв ажиллаж байгаа. Энэ үйл ер нь тог ингэ босгох юм. За, ер нь бол таслахгүй хичээн. Өөрөлдөөтэй 2 дугаар улаг 151 хотын булаг одоо 11 дугаар сарда багтаа. Өөрөөр хэлбэл нэгсэн сүлжээ толгодох бүх бэлтгэлээр хийгдэж явж байна. Холбогдох туршилтуудыг бас хийж байна. Магадгүй ингээд юу гэдэг энэ бүлээр авдаг цагаан насрангууд одоо тийм нөхцөлөд үүсэж штэ. Тэр нэг эмгийн одоо бас тасрахгүй байх баталгаа юм байна уу? За яг энэ бүр огтог тасрахгүй бүх хэрэглэгчийг 2 ба түүнээс дээш хөсөг толгох хэрэгтэй болно штэ. Яг өнөөдрийн байдлаар бол нийт хэрэглэгчдийн 90 орчим 95 орчим хувь нь нэг их усрал болдог байна. Тэгээ их усрал дээр ямар нэг байдлаар хэмжил гарсан тохиолдол бол технологи сарлагдана. Гүргидөө бачгаад нэг юм дэлбэрчгээ бачгаад нэг юм тасарч ингээ нэг зөв зүгээр байсан юм ингээ тасраад одоо буцаад холбож юм л да. Алла ямаа нэрэ чойчо дарга маань одоо яас ном уншуулаач нэмэр алга манайхаа. Ном уншуулж үзхийн өөргий дэрэг өрчөөстэй хил амны эдрэлтэй ам салганаад өстой янз бүрээр ярих өстой үнэхээр бүтлэн бүксээр хэрэгжиж байгаа. Яах вэ? Энэ үйл айгүй хүнд үйл болох нэ. Анхны заснаар ингэж тог тасарч байгаа юм шүү. Дараагийн заснаар одоо юу болох юм байгаа бүү мэд те. За тэгээд чойчо дарга маань нэг л хэцүү байна. Тэгээд айгүй сайхан цас орлоо. Цастаа зэрэгцээд тог тасарлаа. За яана манайх өстой амар хэцүү. Би бүр энэ 7 хоногт бүр
Ойлгохгүй байна заа. Яг юу бол баг ингээд цаг тутам болгон шинэ үйл явдлууд болсон заа. Тэгээ би бүр үнэхээр би та нар анзаарсан бол би өнгөрсөн 7 хоногт нэг алдаа гаргасан манайхаа. Тэр нэг аль нүүрсний жигсаалын үеэр хөрсөх дарга ингээд хүмүүс загинжсэнийг би өнгөрсөн 7 хоногт болсон гэж бодоод гаргасан зөө. Тэгж амар ингээд бүр catch up хийж чадахгүй болцсон. Тэр бичлэгчийг бүтсэн өдөр баг амар олон сайтар байсан байхгүй. Оо ингээ уулзчдгийн багтаа гэж бодсон чи тэр нь аль дээр үеийн бичлэг ингээд бөөнөрөө цацаж матсан байгаа байхгүй. Бүр ингээд миний толгойг эрэхтэл. Тэгээ би энэ 7 хоногт манайхаа арай гэж нэг юм ойлгосон шүү зөө. Үнэхээр тарих хүрхгүйсэн. За тэгээд энэ 7 хоногийн эхнээс ахуулаад хоорондоо бүлгийн хурлаар хэрэлдээд эхэлсэн. Хоёрдугаарт энэ баялагын сангийн хэрэгжүүлэгч журамчин аптек гэрээ байгуулна гэж шийдсэн байна. Ардаа урт хугацааны гэрээний үндсэн дээр иж бүрнээр зохицорно гэж байгаа. Тэгээ энэ чинь засгийн газар эргээд ямар хилцээр хийгээд үр дүнгээ танилцуулахгүй шууд эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах гэдээ оролцсон байгаа шүү. Ийм ноцтой юм орж ирчээд байхад ерөөсөө шал худлаа хариулаа явуулах юм. Хоёрдугаарт энэ засгийн газар дүн цаас гаргах юм дээр чи яагаад 1 тэрбум төгрөгийн одоо 1 тэрбум долларын гаргана гэчихэд өрийг Сенсор гişүнэ та төрийн нэрийн бичгийн дарга багтаа өгөн айгүй хөөрхөн сайхан хууль ярьдаг байсан. Одоо энд орж ирсэн сууч жоохон хуулиас дээгүүр ярьдаг болсон байх юм. Миний дөрөд хэмжээндээ яриараа. Чи энэ төрөөчдийн түншлэлийн хуулийг бид цуг боловсруулсан. Мэдээ яатаа. Мэдээ хуулийг дээгүүр яриад байгаа юм. Параараа гэдэг дагуулдыг энэ ямар адилхан гэдэг. За ингээд энэ нэр уучлаарай sorry бүлгийн уралдаан биш байнгын орны уралдаан шүү зэ. За тэгээд нөгөө өнгөрсөн 7 хоног чи яг нэг юм солонгос кино шиг дууссан шүү дээ. Яг нэг хэрэлдэжсэн чи 6 цаг боллоо дуусаа гэд дуусгасан шүү дээ. За тэгэл энэ 7 хоногийн эхнээс ахуулаад нөгөө төрийн байгуулалтын байнгын орны хуралчин болдгоо. Нөгөө нэг дарган тэрэгөөс нэг яваад энэ үгээс нэг гүүгээл нөгөө үлдсэн бүрддгүү. Нөгөө багш нартай зэрэгцээд улсын хурлын гишүүд чинь бас дахиад ажиллаад байдаг. Ерөөсө хаасайгүй ажиллаа хийсэн хүмүүс ерөөсө айгүй хэцүү. За ингэж нэг төрийн байгуулалтын байнгын ороо хурлаа хийсэн шийдвэр гарсан. Бөө хэрүүл та бүхэн ингэрэ төрийн байгуулалтын байнгын орооны дарга манай сандаг очир дарга юм маань. Өдрийн ярьсан яриа. Коридор та нартай таарад ярьсан яриаг сайн үзээрэй. Энэ хүмүүс чи өдөр болгон өөр хүн болчоор хэцүү юм байна. Бид нар ч юм бол ингээ байхаар л байгаа. Тэгээд хаахан нөгөө айгуу зачаа асуул өөр хүн болцсон байж магадгүй учраас одоо дахиад нэг өөр сандгаатаа уулз. Баярлалаа. Ядраад тийш. Очоорн ч өөр хүн болцсон. Хүшин ч Монгол хүн биш хар өрстэй хүн болцоо заатаа. Арайс тийхгүй л. За тэгээ яг ямар байдлаар өөр хүн болцсон бүгд нэг хараад. Ер нь бол нэг төрийн байгуулалтын байнгын орооны маргаашийн санал хураалт тийм ач холбогдолтой биш. Төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлтээр маргааш нэгдсэн чуулган дээр санал хураахгүй. Маргааш нэгдсэн чуулган дээр бол Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах хэсэг асуудлаар санал хураана. Одоо цаашдаа байнгын нэгдсэн хуралдаан, чуулганы нэгдсэн хуралдааныг удирдах байгаа улсын хурлын дарга юм уу? Бид дарга нар бол санал хураалтыг илээр явуулна. Чуулганы одоо хуралдаанд байнгын орооны санал дүгнэлтээр санал хураах юм байна. За ингээ хоёр. Гэхдээ энэ байнгын орооны санал мал хамаагүй. Зүгээр биднэргүй тэр огцруулах асуудлаа илэрсэн чинь маргааш нь байнгын орооны саналыг авч хэлэлцээд огцруулнаа гэдэг юм шээ. За тэгээд гол нь нэг ийм асуудал гарсан. Зандан шатрыг огцруулахыг дэмжихгүй дэмжицсэн. Тэгээд тэр санал нь улсын хурл. Тэгээд дандан шатрыг огцруулахыг дэмжинэ гэдэг чинь огцруулахгүй яа л гэсэн үг шүү дээ тий. Тэгэд нийт хуралдаанд орсон гишүүдийн ихэнх нь огцруулахгүй дэмжицсэн байхгүй. Ер ярихад хүртэл амар төвөгтэй байгаа зүгээр ингээд тарих маастаа шүү. Гэхдээ тэр дэмжицсэн хүмүүс нь ямар хүмүүс байсан бэ гэхээр огцруулахыг дэмжсэн хүмүүс нь дэмжицсэн байгаа хамгийн сайн. Гэхдээ нэрээ өөрөөсөө нэр үнэхээр төвөгтэй заяа. Та нэрээ юу? Тэгээ нөгөөдөл нь хартсан. Гэхдээ чи энэ огцруулна гэдээсэн хүмүүс нь огцруулахгүй дэмжицсэн байж тээ. Яагаад ингэж байгаа юм бэ гэд.
За ингээд энэ өөрөө үндсэн хуулийн асуудал болж хуурсан. Нэг л зарчим байгаа. Та бүхэн дөнгөж 100 хоногийн өмнө оюутны засгийн газрыг огцруулахад анх оруулж ирсэн саналыг дэмжиж дэмжихгүй байх гэж улсын хурлаас асууж ирсэн. Тэгсээс байнгын орооны санал дүгнэлтийг дэмжиж дэмжихгүй байх гэж биш. Үндсэн хууль дээр маш тодорхой нэг залт байгаа. Байнгын орон санал дүгнэлтэд улсын хурл чуулган танилцуулна л гэж байгаа. А танилцаад ямар шийдвэр гаргах гэдэг нь бол чуулганы өөрийнх нь бүрэлдэхүүн асуудал. Тэр байнгын орооны дэмжээ гэдгээр санал хураахад юу бодож байна? Үндсэн хуулийн агуулга тэгж уншигдаж байна. Ингэж байгаа. Үндсэн хууль дээр бол энэ дэмжихгүйг дэмжих гэдэг юм бол байхгүй, зөвхөн огцруулахыг дэмжих гэж юм байгаа. Тэгээд дээрэс нь байнгын орооны саналыг бол зүгээр л танилцсан түнэш энэ санал дээр санал хураахгүй гэдэг ингээд бүр ингээд ярихад хүртэл ойлгомжгүй байгаа гэсэн таар. Би бүр ингээд мааслаад байгаа шүү дээ. Дигийн тухай хууль дээр байгаа. Гэхдээ ингэж байгаа. Дигийн тухай хууль дээр байгаа боловч гол нь эн чинь үндсэн хуулиар зохицуулсан байдаг гэдэг. Бөө марга. Тэгээд тэр өдрөө шууд үндсэн хуулийн цэц рүү явсан. Одоо ерхий сайдыг огцруулах энэ саналыг дэмжих гэсэн саналыг дэмжсэн бол ерхий сайдыг огцруулах тоо улсын хурлын тогтоол одоо батлсан тооцож ерхий сайдыг огцсон тооцлоо гэж байгаа. Тийм учраас одоо энэ 19 оноос хойш оруулсан энэ өөрчлөлтийн дагуу өнөөдрийн гарсан одоо төрийн байгуулалтын байнгын орооны тэр шийдвэрээр бус улсын хурлын гишүүдийн 4-ний 1-ээр буюу ерөнхий сайдыг одоо огцруулахыг дэмжсэн энэ гар үсгтэй энэ бичгийн дагуу энэ томьёолоор одоо санал хураалт болох ёстой. Үндсэн хуулийн дагуу. За мөн одоо үндсэн хуулийн орсон өөрчлөлтийн дагуу одоо улсын хурлын дэгийн тухай хуулинд ч бас маш тодорхой өөрчлөлт орсон байгаа. Тэнд юу гэсэн бэ гэхээр одоо төрийн байгуулалтын байнгын орооноогоор энийг хэлэлцсэн санал дүгнэлтийг улсын хурл сонсгоно гэж байна. Сонсгож танилцуулна. Ингээд үндсэн хуулиар заасан заалтын дагуу энэ томьёолоор санал хураалт болох ёстой гэдэг ийм агуулгатай одоо дэг мөн өөрчлөгдсөн байна. Тэгэхээр энэ одоо үндсэн хуулийн шинэ өөрчлөлт, дэгийн шинэ өөрчлөлтөөр анх удаа өнөөдөр одоо засгийн газрын огцруулах асуудлыг одоо улсын хурлаар хэлцэж байна. Би гэхдээ энийг бүр ойлгох гэж яг 2 өдөр болсон зөө. Зандан шатрыг огцруулахыг дэмжихгүйг дэмжин биш, дандан шатрыг огцруулахыг дэмжихтэй л санал хураах байсан юм байл л дээ. Дэмжихгүйг дэмжих бол биш гэд ингээд маргалтаад байгаа. Тийм. Яг энийг бол ойлгоход бол та бүхэн ч гэсэн бас ингээд маасалж байгаа байх гэдэгт би итгэлтэй байна. За ингээд дэмжихийг дэмжихгүйг дэмжихгүй дэмжсэний яагаад боо юм болж исэн чинь амар ойсгалан дарга гарч шууд мэдгэлээс. Мөн сонгуульд өрсөлдөөд ялагдсан нөхдийн маань эрх мэдлийн төлөө тэмцэлдэх улайрлал нь гүйцэтгэх засаглалын дүрмгүй, хуульгүй, дураар авирлалт болж төрийн эрх барих дээд байгууллага болон хууль хяналтын байгууллагуудад үндсэн хуулийг зөрчин нөлөөлж байна. Улмаар үндслэлгүй гүтгэлгийг зохион байгуулалтаагаар бүхий сувгаар түгээн миний нэр төрийг гутаанд оромжилж байгаа нь туйлын харамсалтай байна. Иймд миний бие өөрийн нэр төрөө бүрэн сэргээх, парламентын ардчлал, эрх чөлөө, засаглалаа хамгаалж шудраг ёсыг тогтоохын төлөө Монгол улсын их хурлын даргын өөрт ажлаас өөрийн саналаар чөлөөлөгдөх хүсэлтэй Монгол улсын их хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-ийн 2-ын 1 дэх заалтад заасны дагуу гаргаж байна. За ингээд өөрийгөө би огцруулах хүсэлтэй өгч байна. Би улсын хурлын даргаас огцръё. Тэгээ ерөн цаад санаа нь зандан шатраа чийж огцорч хоёулаа бууж байгаад хоёулаа сайхан алдцъя. Энэ улс орны юм байхаа болоод ингээд хоёулаа намын байран дээр очиж байгаа алдцъя л гэдэг ийм дүгэл дуутчих шиг болсон. За ингээд одоо энэ мэдээлэл хийсэн. За тэгээд 4-р өдөр нөгөө нэг зандан шатрыг огцруулахыг дэмжихийг дэмжээгүй лүү тий. Тэр саналыг хилцүүлэхээр улсын хурл руу оруулсан. Улсын хурлын эрс бүрдэхгүй байсан. Туулгандаа орж ирэхгүй хуулаа хэрэгжүүлэхээс ичхгүй ингээд хоошоо суугаад байвал би энэ комментуудыг уншихаас ичхгүй шүү. Улсын хурлын чуулган хуралдах ёстой. Би та бүхэнд хуулийг тайлбарлаад би та бүхэнд чуулгандаа суугаач гэдэг өрөөд ахаас илүүтэйгээр та бүгдийг урьжин гэхээс илүүтэйгээр би одоо тойргийнхын сонгогчдоос ирсэн
Сарлыг нь л уншиж өгье. Тэгээд тойргийнх нь одоо иргэд олон нийт дүнгээ тавина үстэй. За Батсумбрал гишүүн хандаж Чингэлтэй дүрийн 21-р хорооны иргэний эрдэнэчинд орж өвлийн төрш өмнө өдөр өсөж байна. Харин та шийтгэн бүгд хуралдаад суухгүй байна. Нөгөө сайхан ураалаа байсан чи яасан бэ? Сүмбэр гишүүнээ гэсэн байна. За ингэ чи баг 40 минут чахуун коммент уншсан. Тэгсэн чи энэ коммент уншиж байгаагийн доор дахиад коммент бичсэн байсан. Сүмбэ гэж юм бэ? Яра ямбос сүмбэ гэсэн юм уу? Өдөж танихгүй хүмүүс хүртэл байгаа байж л. Коммент уншиж байгаагийн доор комментууд маш олон комментууд явсан. Булган туяа зайлмайл гэсэн амар юмнууд явсан. За тэгээд ардын намынхан цугларж явах зур бас ардсан намынхан маань дотор 2 хуваагдсан болтой байдгийм. Болтой байдгийм. Ерөөсөө бүгд л 2 хуваагцээ бурхан минь гэж. За тэгээд эхнээсээ ганц 2 гишүүдийг амар баясгалан дарга өөрөө бүр төрж авчирсан шүү. Хөгжлийн бэрхшээлтэй нэг гишүүн байсан. 302,000 төгрөгийн тэтгэмж аваад өнөөдөр амьдарч байгаа энэ цаг үед амь зогоож байгаа энэ цаг үед одоо амрах хэрэг байсангүй. Тэгээд ямар ч үс 11 цаг гээд хүрээд ирлээ одоо ирцэндээ ороод таа. Мэдээж бүдгээр шийдвэрийг даган тий. Бүдгээр шийдвэрээ даах уу? Мөрөн дээр бүр амьдэрчтэй юм бэ өө. Өөр юм ярих гэдэг амар байсан. За би авчирсан юм чи хүнээ авчиад гоо. Уг нь би жоох юм ярьж одоо уг нь минь сонгогчд гэсэн чи амар байсан. За ингэж ороорой. Ата яг одоо намайг авчирсан хүн юм чи за баяртай. Энэ айгу хөөрхөөсөг өсдөг хүмүүс энийг айгу гоо. Чи айгу олон яг энэ хэсэг нь бол хараагүй хаа. Зарим нэг хүмүүс айгу хөрхөө авчих гаргацсан байл. За ингээд ардсан намынхан маань 2 ингээд эрцэнд орсон орохгүйгээд гэхдээ зүгээр би тэгж анзаарсан шиг нэг 30 12-оор хуваагдчих шиг болсон. Тэгээд яг энэ оройчин 20 22-оор ч юм хуваагдчих шиг болсон. Гэхдээ та шалгаарай заа. За ингээл одоо хүмүүсээ шүнжэнгөө хүлээсэн. Мэдгүй одоо ингэж шүнжэнгөө хүлээж болдог ч юм уу? Болдгоо ч юм уу? Өмнөх давтах нь бол 6 болоо тарцгаа гэдээ дараадсан шүү дээ. Тэгсэн чи 4 дахь өдөр нь айгүй өөр 6 болоод байсан хүмүүс хүлээгээл одоо өстой эрцэндээ ямаар байна. Өстой хүлээмээр байна. Маргааш үндсэн хуулийн хугацаа дуслаа. Яг одоо хурлаа ямаар байна гэл манайч. За тэгээд зарим нь чуулганыхаа зааланд зарим нь өрөөндөө байсан. Яг бүгд хүлээлт юм байл. Тэгэхээр энэ яг ямар бичлэгийг сайн мэдэхгүй шүү манайхан зөө. За тэгсэн чинь бас тэр дунд бас нэг ийм сонин ийм юу гараад ирсэн юм. За ингээд хүмүүс гахсан. Энэ эцтэй хүүч одоо яагаад байгаа юм бэ? Догооны хэлмэлээр ярьдаг болцсон юм уу улгаач бод. Тэгсэн чинь гамбаа гişүнээс тайлбар авсан. Энийг царай өгдөл намайг авраач. Аюуш бүр ингэж юу ч хариулахгүй. Намайг авраач гэсэн зэрэг юм байдаг нэ. Зүгээр факт ап болсон зэрэгээс та шааша. Салтрын зодон хурдан дуусаасан гэдэг. Миний царай хурдчих. За нэг бас нэг энэ тухайн үед нэг юм хөөрхөн юм сэтгэж бодоод олсон юм шиг. Одоо хамгийн гол нь дараа нь хүн ингэхлээр хүмүүс бүр шоолохоор болчлоо тий. Энэ ард нь гамбатрыг дуурайгаад шитгэж мэд. Чихнээсээ тусламж хэрэгтэй болж байгаа. Манай нөхөр зодоотой. Гамбаа шиг ардаа.
За ингээ шинжэнгөө 20 хэдэн цаг чөлөө унтаагүй хүмүүс өглөө нь эрс бүрлдсэн ажилдаа орцгоосоо. 2025 оны 6 сарын 17 би та бүхэнд төрийн сайдын сэнти бол хүрэх цэг бус эхлэх цэг гэж хэлжсэн. Сүүлийн 2-7 хоног та бүхэн шалтгаал ярьлаа. Шийдэл ерөөсөө ярьсангүй. Сарын өмнө багш эмчнэрийн цалин тэтгэврийг нэмэх боломжгүй гэж орж ирчихсэн. Уржигдэр 15-аас 20% нэмнэ. Твчиж чадах зардлаа твчнэ гэдээ ороод ирчихсэн. Анхнаасаа твчлээ. Багш эмчнэр тэтгэврийн хөгжчүүд бүгд твчиж байгаа шүү дээ. Өдөр болгон твчиж байгаа. Гэтэл урсгал зардлаа 10% танаад цалингийн нэмэх хорон зайг нь гаргалаа бид нэр сайн ажиллах чинь. Одоо бид нэр шийдэл байна гэж ороод ирдээ. Ямар их шалтгаан вэ? Энэ синтид ямар их хайртай юм. Лука гүшүүст би амьдралдаа анх удаа ингэж орлогсон. Амар байгаа зү нүд нь улаан жамсан шиг болж байна. Надад зүгээр жоохон жүжиглж яачуу гэдэг тийм зүгээр мэдрэмж. Би Лука гүшүүний сүүлийн үед бол айгүй олон юмтай саналж байгаа. Яг энэ хэсэг бол жоохон жүжиглж яачих шиг байна. Оюутан нарах сүүлийн 5 жил ажиллаад эмч багш нарын цалин нэмээгүй штэ дарга. Тэгэхэд та минь огцруулгуур нь яаж илаа? Тэгээ энэ бол яг чин сэтгэлийн тим яриа гэхээс илүү тэр нэг ах нарын зодоонд нэг жоохон дарамтлуулсан ч юм уу те. Тийм л юм баг шиг үс. За тэгээ бусад гişүүд бас саналаа. За нөгөө зандан шатар чи ороод ирсэн. За тэгээд нөгөө огцруулах хэсэг талаар нь одоо яриа явж байгаа шүү дээ. Зандан шатрыг огцруулахыг дэмжихгүй юу гэдэг тэр санал хураалт явахын өмнө болсон ярианууд. Тэгээ гадаа ажил хаялаа гингүү сангийн сайд нь гарч ирээд болохгүй гэж ярьж ирсэн аа. Ажил хаянгууд гарч ирээд за нэг ямар ч хэсэг ингэхээр болоо шүү баяртай мэдээ. Хэнийг дооглоод тах. Сайд нар чинь галзуурсан билээ шүү дээ. Ерөнхий сайдаа. Багш нар асуудлаа хэлэхээр хариуцлага тооцсон шүүхтэр уулзыг занал хэлдэг. Шатхуун тасалтаа дайна гэд хүмүүс мэдээлэнгүүд мэдээлсэн хүмүүсийн цагдаагаар айлгаж идэг. Энэ эрүүл мэндийн сайдын чин бүрэн байна уу? Энэ хүнийг тэр эмнэлэг мэмгээр явуулаач. Эрүүл мэндийн даатгалаар авч чаддаг үйлчилгээ байхгүй болсон байна шүү дээ. Ахмадууд чинь аппликейшны зээлээр авж байгаа тэтгэвэр дээр нэмж аппликейшны зээл тавиад тэгээд эрүүл мэндийн үйлчилгээ авдаг болсон байна хөөе. Энэ Монгол төр чинь ядаж боловсрол эрүүл мэндийн суур хоёр асуудлаа ядаж ингэ шийддэг юм уу? Үгүй яах гэж төр байгаа юм бэ? Одоо ингэ сандал судлаа эрүүл хийгээд нэг нь нүрс чинь нөгөө нүрс чинь биш худлаа штэ. Та нар бүгд нүрс чинь штэ. Та нарын түүх бол тэр жигтэй нүрсний хулгаан түүх штэ. Байгалийн баялагын хулгаан түүх. Танаа нам бол нүрсний нам. Ямар ч ялгаа байхгүй. Одоо энэ дээр сууж байгаа энэ гурван эндрийг бүтнээрээ хүмүүсэнд дүүргэсэн байхад надад зүгээр л хулгай дээрмийн түүх харагддаг. Энэ тэнэг яриага болоо төр нь ажиллаа хиймээр байна. Үгүй ардсан намын гişүүд ингээл оноогоо аваад байж ах хэвээр байхгүй. Ерөөсө өдөр болгон сайхан шүүмжлээл авах хэвээр ингээл. Тэгэл энэ шүүмжлэл болгон чи 28 оны сонгуулиар магадгүй дахиад нэг суудл болж орж ирнэ шүү дээ. Тэгээ энийг л маш сайн ашиглах хэрэгтэй байхгүй. Тэгээд энэ 7 хоног бол ардсан намынхан маш сайн тоглолт хийж чадсан. Тэгээд ардсан намын бүлэг ямар шийдвэр гаргасан бэ гэхээр амар баясгалан дээр ч зандан шатартай ч бид нар бүгдээрээ огцруулах конопиг дарнаа гэд бөөнөрө багцлагдаад ороод ирсэн. За тэрийг бүлгийн дарга нь хэлсэн. За пүрэв дөрж гişүүн юу гэж ярьсныг бас сонс. За их оронд минь хулгай нүрлээд хулгаасаар л байна. Урдуур сууж байгаа бүх хүмүүс 9 жилийн туршид би та нарын хулгайг ирсэн. Тэр хулгайг өнөөдөр 2 хуваагдаад нэгнийхээ хэргийг хаах болох, нуух болохдоор бүгдээрээ ярьж эхэлж байгаа шиг байна. Жиддөөгийн хулгай, төсвийн хулгай, тендерийн хулгай, хөгжлийн банкны хулгай, ковидын хулгай, төмөр замын хулгай, автобусны хулгай, нүүрсний сериал хулгай. Энэ бүх хулгаанууд бүгдээрээ илэрх болохдоор та нар бүгдээрээ энэ аль нь төрүүлж хулгайгаа дарах уу гэдэг ийм л уралдаанд явж байгаа. Том хулгайчт нь жижиг хулгай одоо нөхдөөдөө бүгдийг хулгайныхаа мөнгөөр худалдаж аваад хоёр талтай гаргацсан. Хойноосоо жиргүүлсэн. Ямар ичиг хэрэг зэрэг юм бэ? Нардам гэж
Зүгээр л дор тавьдаг. Та нарын хулгай мөнгө чи ерөөсөө ил гарч чаддаггүй. Тэр богдуулын ам болгонд байгаа тэр хауснууд бүгдээр харахгүй байгаа. Хотын төвийн зайсангийн үнэтэй байрууд бүгдээр харахгүй байгаа. Тэр мөнгөнөр бүгдээрээ та нарын худалж авсан байрнууд шүү дээ. За ингээд хулгай нүүрсний сериал хулгай гэдэг сериал кила гэж байгаа шиг өстэй амар сонсогч байгаа өстэй. Надад бол ийм групп секс шиг санагдаад байгаа байхгүй те ингээд бөөнөр нь нийлж байгаа нүүрсэн дээр ингээд тэг яг нүүрс хулгайлж явахдаа ингээд те би бинтэйг үнсэлцсэн ингээд байжсэн нэг жоохон мөнгөний асуудал усч чи ч нүүрстэй би ч нүүрстэй гэдэг ингээд холбогдож байгаа юм шиг. Би эсвэл тийм dirty mindтэй гэж магадгүй шахах. За ингээд нөгөө мөн замдан шатрыгаа огцруулахыг дэмжих юм уу дэмжихгүй мүү гэдэг санал хураалт боллоо. Хурлын гишүүдээ төрийн байгуулалтын байнгын орооны санал хураалт. За, Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын хурлын гишүүнүүдийн нийт гишүүний олонх буюу 71 гишүүн. Энэ бол яг эрсцээр хэлэх ёстой. Нийт гишүүний 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нийт гишүүний олонхон дэмжсэн бол гэж тэгэхээр 71 гишүүн дэмжсэн байна. Ингээд олонх дэмжсэн тул Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын хурлын тогтоол баталсанд тооцлоо. За ингээд 111 гишүүнээс юу болсон бэ гэхээр зандан шатрыг огцруулахыг дэмжсэнгүй гэсэн үг. Тэг 3 үгүй явж байгаа шүү дээ. Зандан шатрыг огцруулахыг дэмжсэнгүй гэдэгтээ 71. Тэг та сая анзаарсан уу? Ямар гоё олуулаа сууж байна. Пүүст ойр тарагдаг нөгөө хэ Баттулган болгоч ирээсөө ирсэн өстө ээжийнхээ үгэнд орсон сууж мууцгаа канап бодорсон. Сандал суудал шахлаар хүрээд ирэх юм анах. Тэгээд нөгөө нэг улс орны хэрэгтэй ингээд те өвөл болоод иддэг багш нарын цалин одоо багш нарын ажил хайчаад иддэг цэцгэлгээ станцууд нь баларчаад тэрэн дээр байхгүй манайха. Сандал суудал дээр л канапон дээр дараа. За ингээд огцруулсны дараа нөгөө шүнжэнгөө юу яасан? Коммент уншсан хүмүүсийг ирээч гэж одоо загинсан. За дээрэс нь яг зандан шатрыг үг хэлж байгаад 2-3 удаа микрофоныг хаасан те. Ер нь одоо ерөөсө бүх юмыг одоо хийсэн манай болгон туяа маань зандан шатар тандаж нэг үг хэллээ. За зөвчлээ ийм муухай болохгүй байна. Миний хувьд л муухай юм. Яа харин. За уучлаарай би. Муухай болчлаа гинэ. За ингээд энэ бол бас олон хүний анхаарлыг татсан. За тэгээд амар баясгалан огцруулах асуудлыг ярилцж байгаад бас гишүүд үг хэлсэн байна. Монгол Улсын засгийн газар докторгүй байгаа. Та бүхэн санаж байгаа бол нэг гишүүн санал гаргаад засгийн газрын гишүүн огцруулдаг гэсэн. Одоо санаж бол гүн далайн гишүүн санал гаргаад жаргалсахын огцруулаад, жаргалсахын зөрж гүн далайг огцруулаад гэх мэтлэнгийн ингээд засгийн докторгүй улс орны эдийн засаг цөргөл нөлөөлөд байсан тул засгийн доктортой байдлыг хийхин тулд үндсэн хуулиар онцгойлон зөвхөн улсын хурал үндсэн хууль заасан томьёолоор санал хураалт шийдэх онцгой их авсан байхгүй юу? Орны саналыг сонсдог. За байнгын орны шилжлээ процессыг ингээд сонсох хэрэгтэй байхгүй юу? Яг тэр заалтыг хэлсээр байтал байнгын орны саналаар санал хураалт явуулж унгааж байгаа. Энэ үндсүүлийн зөрчлөөр явна гэж миний итгэл юм шиг байна. За ингээд одоо дараагийн хэрүүлийн том айлм эхэллээ. Үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудал ярьсан. Яг энэ санал хураалтын дараа үндсэн хуулийн цэцдэр хэрэг үүссэн гэдэг мэдээ явж эхэлсэн. За тэгэхээр хэрвээ энэ одоо санал хураалт үндсэн хууль зөрчсөн гэж үзэх юм бол одоо нөгөө нэг хэрүүлэн дахиад одоо бөөл юм болгоно. Дахиад санал хураалт, дахиад бөөн одоо заваарсан юм дахиад болох нь байна манайхаа. Тэгээд яах юм ба. За тэгээд нөгөө амар баясгалангийнхаа огцруулах хурлын үеэр Гамбат гишүүн бас ам асуусан. За төрийн байгуулалтын байнгын оролцох асуулт.
талаахчийн үйлээ хуралдаад ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн хүмүүс чинь сая дэмжиж ах шиг тийм. Энд ч одоо юу юм бэ? Залилаа юм уу? За тэрийг нэг тодорхой тайлбарлаж амар юу яасан юм бэ л дээ нөгөө ерөнхий сайдыг дэмжихгүйг огцрохыг дэмжихгүй гэдэг санал оруулаад улсын хурал руу оруулж байгаа унгай гэдэг юм явсан юм байл л дээ. Тэгээ би тэрийг одоо баг өнөөдөр л ойлголоо. Тэр чинь хоорондоо маргалдаал хэвээр унцсан хууль яачлаа маачлаа гэдсэн тийм л учиртай юм л. За тэгээд амар баясгалангаа бас унгаа авсан. Санал хураалт байнгын орооны саналаар Монгол Улсын их хурлын дарга Дашцэгийн амар баясгалангийн чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэснийг дэмжиж гисэн саналын томьёолоор санал хураана. Нийт 114 гишүүн оролцож 102 гишүүн зөвшөөрч 80.5%-аар амар баясгалан Монгол Улсын их хурлын даргын үр ажлаас чөлөөлөх санал дэмжигдлээ. За ингээд ерөнхий сайд нь жогцорчлоо. Улсын хурлын дарга нь жогцорчлоо. Одоо зодон намын цагаан байран дээр болохоор болж байгаа шиг байна. Ямар ч байсан одоо ингээд хоёулаа огцорсон. Тань уушлаа. Одоо тэгээд дараагийн ерөнхий сайд хэн болох вэ? Дараагийн улсын хурлын дарга хэн болох вэ гэдэг том зодоо явах юм шиг байна. Гэхдээ тэр нь хизээ хагарах вэ гэхэлэр Монгол Ардын намын их хурлын дараа тэр хүмүүс тодорхох нэ. Тэгээд за тэр болтол тэгээд нэг төр орлон гүйцэтгэгч мүтгэж хүмүүсээр ингээл явах юм шиг байна. За нэг иймэрхүү юм энэ 7 хоногт боллоо. За тэгээд шүнжэнгөө хүн загинсан одоо улсын хурлын гишүүн булган туяад одоо амар баясгаланг огцруулах тэр үйл ажиллагааг даргалсан пүрэв дөрж гишүүн бас нэг юм хэлжээ. За булгаа шүү. За ингээд энэ суудлаар нэг суугаад байх юм байхгүй. Энд чинь зүгээр ингээд сайхан эвтэйхөө өдөрдөө явж болно булгаа минь за. Боохтой өртлөөс эзгартаа бодож шүү дээ. За ямар ч байсан энэ 7 хоногт за энэс цаашаа оргил гэж байхгүй хаа. Ямар ч байсан ингээд 2 хүн одоо огцорлоо. Энэ 7 хоног бол маш амар хөдөлгөөнтэй 7 хоног байлаа. Багш нар ажил хаяллаа. За ингээд ерөнхий сайдгүй боллоо. Улсын хурлын даргагүй боллоо. Ардын намын зодон жинхнээсээ дээд зэгтээ үрсэн бахаа гэж бодож байна. За энээс илүү дээд зэг гэж байхгүй бахаа гэж бодож байна. Бурхан минь. Одоо зодоноо ардын намын байран дээр очиж ирээд нэг юмыг сануулж хэлмээр байна. Ардын нам бол хулгайч нарын нам шүү. Энэ бол хулгайч нарын хоорондох зодон шүү. Хүмүүсээ. Ингээд хоёр талцаж малцаад зодолтоод байгаа харагдан л хүмүүс. Би бол энэ зодонд нь бүр үнэхээр оролцох сонирхол байгаагүй. Ягаад гэвэл хулгайч нар хоорондоо бие биенийхээ хулгайг ярьж л өө сайн мэдтэй. Маш олон хулгай ярьсан. Одоо хамгийн гол нь нэг том ажил байгаа. Энэ хулгайч нарын гаргаж ирсэн фактуудыг нөгөө үнэхээр шудраг юм бол хууль хүчний байгууллага шалгаад хариуцлага тооцоор эднэртэйгээ. Гүтгсэн юм бол гүтгсний тогтоо. Тэгээд тэрнтэй хариуцлага тооц. Гүтгээгүй юм бол авилга авсны тогтоо. Тэгээд хариуцлага тооц. Одоо энэ бол маш том үүрэг авилгалтай тэмцэх прокурор цагдаагийнхад маш том үүрэг ноогдлоо шүү. Тэгээд ардын намын зодоо удахгүй болох нэ. Тэгээд тэгтээ байран дээрээ болох нэ. Тэгээд ямар ч үсэн ингээд нөгөө төрийн хямрал болсон юм маань одоо буцаад намынхаа байр руу энэ 7 хоногт явж байгаа шиг байна. Тэгээд хулгайч нарын намаа гэж айхтар юм байх юм. Яг хотын төвд байралтай Монастри тааврынхан маань хөрөнгө оруулагч болон худалдаа авагчтай гайхалтай саналуудыг тавьж байна. За 38% өгөөж 1 жил 6 сарын дотор та бүхэн хөрөнгө оруулсан эсвэл худалдаа авсан байраа буцаагаад 38% өгөөжтэйгээр Монастри тааврын компанид зарах боломжтой байна. За хоёрт нь та бүхэн худалдаа авсан байрныхаа 10% тааруулаад байр ашиглалтанд орсны дараа байраа тогтоох боломжтой байна. За 3 дугаарт та бүхэн түрээслэхээр бол Монастри тааврын одоо борлуулалтын албаар дамжуулаад
тухайн байраа түрээслэх боломжтой байна. Дээрээс нь хамгийн гоё байрлал, хамгийн сайн орчин үеийн техник технологиор хийсэн Monastery байр маань та бүхэнд маш олон гоё боломжуудыг олгож байгаа юм байна шүү. Тэгээд та бүхэн хөрөнгө оруулаарай, бас байраа худалдаа аваарай. Monastery Tower-ын маань та бүхэнд ашигтай санал buyback-ийг санал болгож байгаа юм байна шүү. Хөрөнгө оруулаарай, байраа аваарай. Monastery Tower баярлалаа. Энэ 7 хоногт одоо quote of a week гэж хэлмээр нэг гоё ярьцлага өгсөн зөө юм. Тэгээ нэг сүрж байгаа нам дотор байгаа одоо юу гэдэг юм бэ? Шуурган дундах сарнаа гэдэг лүү те. Тэр шиг энэ намд тэр сүрж байгаа намд цорын ганц гэрэлтж байгаа сарнаа нэгэн гоё ярьцлага өгсөн. Хизээч улс төрчдийн гар төрийн өмчийн компани оруулчаад энэ маань эдгээр маань ингээд үнэн сэтгэлээс их мөнгө олж байгаад биднэрт шударгаар хуваарлж өгөх юм шүү гэдэг үг нь битгий идэг. Энэ компани тэнч хүн байгаа. Энд нэг том дарга амар гой сэтгэлтэй байж болно. Тэрний доор нь ажиллаж байгаа ч юм уу бусад нөхдүүд нь хулгайч байж болно. Тэр олон хүн дотор хин наан юу ихийг бид нар хялж чадахгүй. Тийм учраас засаглалын хувьд төрийн өмчийн компанийг нээлттэй хувьцаат компани болох. Монголчууд иргэд өөрсдөө хувьцаа эзэмш. Тэр чинь миний юм, бидний юм. Тэрнээс биш нэг дарга тэнд 1.8 хийчээ талын найздаа өгваа, талын би авваа. Тэгээд үлдснийг ингээд нэг хишиг юу горддог, юу гэдэг лээ гордооч илүү нүгээр нэрлэлцэн нэг юм хаяа цагаан сарын өмнө дээр тараагаад байх нь бол угаасаа буруу байхгүй юу. Тийм болохоор өстой зөв дарга нар маань байсан бол нүрсний хулгай баг гараад их мөнгө бид нар авах байсан гэдэг чинь худлаа. Тэр нь битээ. Үнэ! Төрд юм очоод хурааж авчлаа гол тэнцээ авилгал хээл авахд үүрлээ гэсэн үг манайхаа. Тэрийг бүр ингээд маш сайн ойлго. Бидний энэ Монгол ардын намын зодооноос ойлгох цорын ганц зүйл юу вэ гэхээр төрийн компани гэдэг бол хулгай шүгэлдэм байна гэдгийг ойлгооч хүмүүсээ. Төрийн компанид очихлоороо сайн гэсэн үг ерөөсөө биш. Социализмынхаа үеэр бодгоо бол бид нар ингээд орчин үед те орчин үеийн машиныг гал түлж явуулах гэдэг нөө бензин X-тэй зах зээлийн нийгэм шилжчихэд бид нар яагаад төрийн өмчийн компанитай явах гэдэг юм бэ? Гал түлээд нь штэ амар гой Tesla авчаад ингээд захлагаан залгахын орн ингээд нөгөө уурын хөдөлгүүртэй машин явдаг шиг ингээд явах гэдэг байгаа байхгүй юу? Төрийн өмч гэдэг бол байнга хулгайлагддаг. Төрийн өмч гэдэг бол хэний ч өмч биш. Тинчээ хулгайч нар очдог. Тинчээ хулгайч нарын нам очдог. Тэрийг л ойлгох хүмүүсээ. Тэгэд энэ 7 хоногийн одоо энэ 7 хоногийн үнэхээр хамгийн зөв оновчтой тайлбарсан тайлбарууд энэ байлаа. Төрийн өмчийн компаниудыг яаралтай хувьчил олон нийтийн компани болох. Өөр ямар ч зам байхгүй. Өөр ямар ч зам байхгүй юм байна. Simple Linctus бүх насны хүүхэд насан туршид зориулав англи чанарыг мэдрээрэй. Эмчийн завраас гаж нөлөө хориулах залтыг уншиж, эмч эмзүүчээс асууно. Энийг аимшигтай хар тэ лалрын хэрүүлийн дараа гэгээлэг мэдэг үздэг юм байна. Өдөр бол одоо өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Холимог талаан бол нэг гоё юм. Яг нэг төвшөнд очиж гацах биш. Өдөр болгон бүх юмнаас суралцж яадаг. Муугаар утгаад тэрхлоонд хүн гэмтэл аваад тэгээд өөд болсон ч гэсэн харамсах зүйл үүссэн гар үсэг зурдаг. 2000 онд эхэлснээс одоо өнөөдөр 2022 он хүртэл энэ их хурдны замыг л амжилт гэж миний хувьд өөрөө дотроо бодож явдаг. Тэрний адил залуучууд шантрахгүй маш их бий. Дөнгөж нэг тэмцээнд орох биш, жингээ хасах биш, өрсөлдөлтөд ялагдах биш. Зүгээр л давах ёстой юмнуудад аваад цаг хугацаа гэж байдаг. Боломж бол хүн болгонд байгаа эзэн хичээл заяач гэж би бодож байдаг. Дараагийнхаа маргааш бэлтгэл дарахад бэлэн байвал тэрэл жинхэнэ тулаанч. Тэрэл жинхэнэ ялалт байхгүй. Одоо миний зорилго бол одоо эхний тулаан бол Америк нэгдсэн улсад одоо болно. Тулдах гэж орсон тулд бас тэрийгээ бас дотроо бас тээж ордог. Гэхдээ миний өсөж байгаа хүн болгон бүгд өөр өөр ингэсэн хүсэл эрмэлзэл зорилготой орж ирж байгаа болохоор энэ маш хэцүү гал гарсан маш хүнд даалгавар байдаг л та. Ваа за энэ манай энэ холбог тулаач амар төвшин гэдэг энэ залуу үнэхээр дайчин залуу. Тэгээ манай Монголын энэ холбог тулаанч залуучууд бол
ер нь бүгдээр амар гой залуучууд байдаг. Тэгээ тэр дундаас энэ манай амар төвшин бол маш гоё одоо humble гэж ярьдаг шүү дээ. Амар гоё бусдыг хүндлэн, хүмүүстэй маш гоё харилцсан. Тэгээ яг энэ өөрийнхөө сонгож авсан энэ мэрэгжлийнхаа төлөө бүх амьдрал, бүх сэтгэлээ зориулсан ийм гоё залуу. Тэгээ би энэ залууг хараад бүр ингээд амар гоё урам авдаг. Тэгээд амар төвшөндөө дахин баяр хүргэе те. Тулаанд амжилт хүсье. Бас нэг маш гоё мэдээ байгаа. Манай амар төвшингийн дүү Хатанбаатар гэж залуу байдаг. Яг төрсөн дүү. Хатанбаатар нь энэ 7 хоногт Чикагод ялалт байгуулсан байлаа манайхаа. Бүр үнэхээр гоё. Тэгээ гэр бүлээрээ ийм гоё тулаанч тэгээ ийм одоо залуучууд байдгийм. Тэгээд манай Монгол залуучууд бол үнэхээр хийж бүтээх амжилт гаргахын төлөө өөрсдийгөө дайчилж ажиллаж байгаа мянган залуучууд байгаа. Тэгээд эдний нэг төлөөлөл бол манай тулаанч амар төвшин байлаа. Тэгээд keep fighting те. Тэгээд энэ бол зөвхөн хүнтэй зодтолдох биш. Энэ бол өөрийгөө ялан дийлэх тухайн асуудал юм байгаамаа. Тэгээд маш гоё мэдээ байлаа. Тэгээд амар төвшөндөө дахин баяр хүргэе. Дүү Хатанбаатарт нь бас дахин баяр хүргэе. За ингээд энэ 7 хоногийн weekly show-оор өндөрлж байна. Манайхан маш их баярлалаа. Микрофоноо мартсан уучлаарай манайхаа. Та бүхнээс дахин үлцэл өчье. Тэгээд энэ 7 хоногт ямар ч байсан нөгөө нэг лалрын зодон ямар ч байсан төрийн зовлон байхаа болоод одоо нам руугаа чирж очиод нам дээрээ зодоноо хийх юм шиг байна. Тэгээд дахиад түрүүнийхээ хэлсмийг дахиад хэлье те. Нэг л юм байгаа. Хэрвээ ийм амар данхар маш их хэмжээний мөнгө зарцуулдаг маш олон төрийн компанитай ийм төр байсаар байх юм бол жүжигчтэн солигдоол байна. Жүжиг нь дахин тавигдана. Зодтолж байгаа хүмүүс нь өөрчлөгдөж магадгүй. Харин зодоон нь дахин болно. Хүрэлсүг, Женко, амар байсгалан, тэ зандан шатран солигдно. Өөр хүмүүс гарч ирнэ. Та нар санаж байгаа бол оюун эрдэнэ нөгөө их болд эдгээр зодтолж ирсэн дахиад зодоон гарч юуны төлөө зодтолтоод байгаа юм бид нар? Авгаа үхэн булаацалтаад байгаа юм уу? Мөнгө. Төрд байгаа эзэнгүй мөнгийг булаацалтаад байгаа маа хүмүүсээ. Төрөө жижиглэхгүй бол энэ зодоон дахин бий болно. Дахиад гарна. Дараагийн удаа ардсан намынхан зодтолтно. Дараагийн удаа дахиад өөр намынхан зодтолтно. Төрд их мөнгө байсаар л байх юм бол энэ зодоо явна гэдгийг та бүхэн маш сайн ойлгоорой. Энэ 7 хоногийн weekly show-оор өндөрлж байна. Надтай хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Хайртай шүү.